Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхийн бүгд найрамдах Итали улсад хийж байгаа төрийн ажил үргэлжилж байна. Ерөнхийлөгч хөрөлцөх Сержио Матарелланаар ганцаарчлан уулзсны дараа аль биесний хэлцээ хэллээ. Хамтын хүчин чармаалтын дүүндээ харилцаа хамтын ажиллагаа нийгмийн эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж яваад төрийн тэргүүнээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ажил үеэрээ найрцаг харилцаа хамтын ажиллагааны төвшинг хоёр шатаар алгасан ахиулж, стратегийн түншлэлд хүргэсэн нь харилцаа хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдэгт төрийн тэргүүнээр санал нийтлээ. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт харилцан ашигтай хамтрахын төлөө байгаагаа нотоллоо. Олон зуун жилийн түүхэн уламжлалтай, найрсаг харилцаатай Монгол Итали хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улс төр, урлаг соёл, боловсрол, эдийн засаг, шинжлэх ухаан, худалдаа зэрэг олон чухал салбарт өргөжин хөгжиж, манай хоёр ард түмний найрамдал нөхрөл улам батчин бэхжиж ирснийг тэмдэглэхэд нэн татаа сайхан байна. Манай хоёр улс бол эртний эзэнт гүрний үеэс эхэлсэн ийм түүхэн сайхан уламжлалт харилцаатай юм ард түмэн байгаамаа. Хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтын үеэр манай хоёр орны харилцааны төвшинг шат ахиулж стратегийн түншлэлтэй боллоо. Мөн одоо засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ хэлцээрүүдийг өнөөдөр амжилттай байгуулж байна. Тэгээ энэ бол манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа цаашид одоо улам өргөжин хөгжихийн бас нэгэн үндэс суурийг тавьж байна гэж төрийн тэргүүн үзэж байгаа. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Италийн найрамдал харилцаа өн мөнхөд цэцгэлэн хөгжих болтугай. Монгол Улсын ерөнхийлөгчийн Итали улсад хийж байгаа энэхүү түүхэн айлчлалын гэрч болж байгаадаа баяртай байна. Өнөөдөр ерөнхийлөгч хөрөлцөх Итали улсын ерөнхийлөгч Сержио Матарелланарын хэлэлцээ маш үр дүнтэй боллоо. Итали Монголын харилцааг стратегийн түншлэлд хүргэн ахиулж байгаад бид баяртай байна. Стратегийн түншлэл тогтоосноор манай хоёр улсын харилцааг зарим салбарт эрчимжүүлж, улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой. Итали Монголын эдийн засгийн тогтолцоо хоорондоо маш тохиромжтой гэдгийг бид мэднэ. Тэгвэл энэ тааламжтай нөхцөлийг улам сайжруулах нөөц бололцоо байна. Мөн Итали Монгол улс түүх соёлын үнэтэй өвөөрөө холбогддог бөгөөд соёлын харилцаагаа улам бэхжүүлж, дараагийн шатанд гаргахад энэхүү айлчлал үр дүнгээ өгөх болно. Төрийн тэргүүнээр нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаа бэхжүүлэх талаар ярилцаж бүс нутаг олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Ардчлал хүний эрх хэрэгжүүлөө инх тайван зэрэг нийтлэг үнд зүйлс бүхий хоёр улс альва хурцтмал асуудлыг яриа хэлцээний замаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Аль биесний хэлцээний үеэр харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болно гэдэгт төрийн тэргүүнээр итгэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ. Хоёр шат ахиулан одоо стратегийн түншлэл хүргэж байна. За тэгэхээр Итали улс маань Европын холбооны манай улстай одоо стратегийн түншлэл хийж хоёр дахь улс болж байна. Холбооны Герман улсын ерөнхийлөгч Штайнмайер манай улсад одоо төрийн ажил хийхдээ бол одоо хоёр орны харилцааны 50 жилийн одоо түүхийг тэмдэглэх гэж ирэхдээ бол стратегийн түншлэл тогтоож ирсэн бол бид энэ удаа Итали улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тоосын 55 жилийн авиг тэмдэглэж байгаа энэхүү төрийн ажилтнынхаа үеэр бол Итали Монголын харилцааг одоо хоёр шат ахиулан тийм ээ түншлэлийн харилцаа болон одоо өргөтгсөн түншлэл болон иж бүрэн түншлэлийн харилцаа гэдгийн төвшнийг бол алгасаж стратегийн түншлэлтэй болгож байна. За энэ өөрөө ямар ач холбогдолтой юм бэ? Бүхэл салбарт одоо хоёр талын харилцаагчтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрж байна. Нэгцэн одоо боломжинд бүрж байна гэсэн. Улс төр дипломатын хувьд энэ өөрөө өндөр ач холбогдолтой. Түншлэлийн олон үе шатыг бол бүгдийг нь алгасаад шууд стратегийн түншлэлт хүрнэ гэдэг маань бол энэ яхаа би улс төр геополитикийн үүднээс гэдэг юм уу их онцгой ач холбогдолтой юм үйл явдал болж байна. Хондо Европын хувьд аваад ярил л да. Итали өөрөө Европын холбооны үндэслэгч. Нүүрс гангийн холбоо байгуулахад Итали нөгөө данд ялгсан Герман, Франц тэгээ Бенилюксийн 3 орн. Дараа нь Ромын гэрээ 1957 онд тийм ээ Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгээ байгуулж байсан. 1949 онд НАТОг байгуулахад эхний 6 улс нь нэг нь Итали байсан. Тийм ээ НАТО. Умарт Атлантын гэрээний байгууллага. Тэгэхээр бол бүх юмны анхдагч болцсон ийм Европын том хүчрэх бүс нутгийн гүрэнтэй бид ийм өндөр түвшинд хамтын ажиллагаа тогтооно гэдэг бол Монгол улсын хувьд бол энэ гадаад бодлогын маш том ялалт. Энэ бол төсөөлшгүй ялалт гэж үзэж байгаа. Монгол улсад төрийн ажил хийх ерөнхийлөгчийн урилгыг Сержио Матарелла хүлээн авч 2026 онд хариу айлчлана гэдгийг нотоллоо. Монгол Итали улс 1970 онд дипломат харилцаа тогтоосон. Манай улс 2011 онд Ром хотноо, Итали улс 2016 онд Улаанбаатар хотноо элчин сайдын яамаа нээсэн юм а.